Монгол генералын өдөр бол Монгол улсын тусгаар тогтнол, бүр ихт байдал, хэл хязгаарын халзхуу дархан байдал, төр нийгэм, ард иргэдэг амар тайван байдлын төлөө цаг наргуу нэн хариуцлагатай албанд урт удаан хугацаанд тууштай ажилласан өндөр мэлэг туршлагатай эрхэм дээд хүмүүсийг хүндэтгэн илэрхийлдэг. Монгол улсын аюулгүй байдал ямар үн цэнтэй, Монгол улсын язгуур ашиг сонирхол бүхнээс дээгүүр юмаа гэдгийг нийгэм залуу хойч үедээ таниулдаг энэ эх орон жүжил хүмүүжлийн том арга хэмжээ болдог. Монгол улсын 19-20 дугаар зуунд туулж ирсэн тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн алтан он цагууд бол генералуудын бүтээсэн бодлого шийдвэрсэн бол өнөөдрийн ардчилсан хүмүүнлэг инхийг хэрэгсэн Монгол улсын гадаад бодлого, дотоод бодлого, аюулгүй байдлын бодлого бол энэ эрхэм генералуудын туршлага, мэдлэг боловсрол дээр тулгуурлан гарч ирсэн ирээдүйд хизээч үн цэнээ алдахгүй юм түүхэн үйл явдлыг хэлхийг хүсэж байна. Жилд нэг удаа энэ сайхан үнэтгэлтэй арга хэмжээний бид Ахмад дунд залуу үеийнхаа 3 үеийн уулзалтаа хийж төрийн зэргийн болон хууль байгууллагын өнөөгийн болон ирээдүйн чиг хандлагын тухай сайхан зөвлөмж, дуртгал, дурсамжаа ярилцдаг ийм бахархалтай өдөр. Монгол улсын цэргийн цол олгох журмын хүрээнд бол генерал цол гэдэг бол маш олон шалгуур шаардлага хангах ёстой. Нэгдүгээрт нь бол албаны өндөр мэргэжил боловсрол шаарддаг. Хоёрдугаарт нь тодорхой хугацаанд шатлан дэвших замаар гүйцэтгэхээс удирдах бүх албан тушаалыг бичлэн хааж байх ёстой. Гуравдугаарт нь Чингис хааны хэлсэн байдаг 1000 цэргийг олох хялбар нэгэн жаныг олох бай бэрх гэдэгтэй адилхан маш олон бодлогын хамт олонны нийгмийн үнэлэмжийг харж тавигддаг энэ цол. Тэгээд генерал цол авах тэр торгон мөч бол тангараг өргөсөн албандаа үнж байсан. Тэгээд ирээдүйн хойч үедээ энэ бахархал талбайг үргэлжлүүлэх өндөр хариуцлага нэр хүнд ирж байна дааж явна гэдэг л хамгийн чухал гэж төрж байсан. За би 2021 онд бол бригадын генерал, 2025 онд хошуу чанал цол авсан. Цэргийн цолны ирэм дараа байдаг. Дунд офицерын цол гэдэг эслэгж ахмад хошууч дэд хурандаа, ахлах офицерын цол дэд хурандаа байдаг бол офицерын дээд цэргийн дээд цол гэдэг генерал цол байдаг. Генерал цол маань өөрөө бригадын генерал, хошууч генерал, эсэг генерал гэсэн ирэмбтэй. Тэгээд бригадын генерал бол тухайн салбарын бодлогыг тодорхойлох нэгжийн удирдлага, томоохон анги нэгтгэлийн дарга. За тэгээд хошууч генерал бол жанжин штабын болон Батлан хамгааллын төрийн зэргийн байгууллагын удирдлага дээд дэвшних. Эсэг генерал бол Монгол улсад ганцхан албан тушаал байдаг. Энэ бол жанжин штабын дарга. Тэгэхээр энэ бол бүхэн бол өөрийн гэсэн ирэмб, үнэлэмж, нэр хүнд хариуцлага дагаж явж байдаг. 1993 оны 7 сарын 21-нд цэргийн их сургуулийн анхны бэлтгэлд ирж цэрэг дүрм товцос цэргийн албаны анхны мэдгэдэггүй заалгаж яснаас хойш 34 дэх жилдээ орж байна. Тэгээд бүх юм шин, бүх юм хариуцлагатай, бүх юм давхад хүнд бэрх байсан гэвч тэгээд сайн удирдагч сургууль хүмүүжлэгч нарынхаа хүчин өнөөдөр энэ зэрэгтэй зогсоод их баяртай байгаа. Монгол улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдал, төр нийгэм, ард иргэдийн сайн сайхан байдлын төлөө амиа өргөнөө гэж тангар өргөсөн эрхэм үндэт бэлтгэл чөлөөнд байгаа генералууд өнөөдөр Монголын аюулгүй байдлын алтан мөрцийг түүчилэн байгаа эрхэм генералуудаа Монгол улсад цэргийн зэд золоолгож ирсэн 80 жилийн галтгахтай мэндийг хүргүүлье. Та бүгдийн үүс бол дэлхийг та бүгдийн үүрэг бол эх орных байд юм аа. Баярлалаа.